Яг 4 сарын өмнө 92% саналаар Монгол улсын ерөнхий сайдаар ихтгэл хүлээлгэн дэмжсэн эрхэм гишүүд 5 хүнд үнээр явбал өхөр тэргээр туулааг үүснэ гэдэг үнэн үгэнд итгэдэг учраас үнэн бод байдлын талаар бас хэдэн үг хэлье. Өнөөдрөөс 125 хоногийн өмнө төрийн чадамж суларч иргэд төрдөө итгэл алдарч эдийн засгийн өсөлт 2 дахин унаж 2.6% болж гадаад валютын нөөц огцон буурч $1 4,000 төгрөгөөр худалдаж авах, үнийн өсөлт 15%-ийг давах, төсвийн орлого 3.3 их найдаар тасрах бодит гадаад дотоод эрсдэлтэй бид нүрт тулсан. Ийм учраас Монгол улсын ерөнхий сайдаар томилогдохдоо үннийг хэлдэг засгийн газар байна гэсэн хэлсэн үгэндээ эзэн байж олон түмнийг хүсэж шаарддаг овоорч хураагдсан асуудлын томыг бэрхшээлийн хүндийг шууд барьж авч шуурхаа шийдэхээс ажиллаа гэсэн. Мэдээж 4 жил овоорсон асуудал, овоорсон хогийг 3 сарын дотор бүгдийг нь шийдэхгүй ч үндэс углуургаар нь зэгслэн цэвэрлэж эхлэн үрлэгэн данхар төсвийг түүхэн данхудаа 5 хүнтэй хамт 2.2 их найдаар танс. Энэ хүрээнд бид төрийн албаны шинжилэл, засаглалын шинжилэл, эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийн шинжилэл, дижитал шинжилэл гэсэн 5 цогц шинжиллийн бодлогыг дэвшүүлж тавьсан. Энэ бүхний үр дүнд эхний 7 сард 1.2 их найд төгрөгийн алдагдaltaй байсан улсын төсөв 8 дугаар сарынхаа дүнгээр 53 тэрбум төгрөгийн ашигтай болж иргэн ирсэн. Аль нэг хүнтэй биш асуудалтай өрсөлдөх нь Монгол улсын ерөнхий сайд засгийн газрын үндсэн үүрэг гэсэн өндөр итгэл үнэмшилтэйгээр ажилдаа шууд орсон. Бид үнэнтэй нүүр тулсан. Нүүрсний үн өндөр байхад олсныхаа хэрээр цацаж өв биш өр үлдсэн үнийн өсөлттэй тулсан. Нүүрсний үнийн өсөлтийг өгөөж болохын оронд өөрсдөө илүү хангадаг данхар төр үрлэгэн тансаг төсвийн гашуун үнэтэй тулсан. Ард түмний баялагийг бид тамгад тарж нуусан үнэтэйс тулсан. Эмч багш ахмад энгийн иргэд орлого нь хүлцэхгүй амаргүй эрх мэдэлтүүд нь орлого зарлагаа нотолж авилгал хэлэх хуултай тэмцгээс хойш сууж ийн гэсэн ард иргэдийн шүүмжлэлийн гашуун үнэтэй нүр тулсан. Баялагын эсрэг тэмцэл эдийн засгийн сэргэлт хоёр бол нэг зоосны 2 тал юм. Сүлттэй тал нь тэмцэл бол тоотой тал нь эдийн засаг гэсэн юм. Хулгай тоноолд өнгөтэй өдөө өмчгөрөн гүргэж алдаад байгаа айл өрх хүнч гэсэн өөдөлтгүйтэй адил бид энэ шүүрхээ шанах шиг эдийн засаг төсвөө бүгэлж тэмцэж байж эдийн засаг сэргэж болохыг бид бодит гүйцэтгэлээр харуулсан. Эрдэнэс 5 хувьцаат компанид бид 7 дугаар сарын 9-нд онцгой дэглэм тогтоосон. Энэ хугацаанд нүүрсний борлуулалтыг 1.6 дахин өсгсөн. Улсын гадаад валютын нөөц ердөө 3-4 сарын дотор $1 тэрбум нэмэгдэж эдийн засгаас сэргээлээ. Валютын аншийг докторжууллаа. Үнийн өсөлтийг ч гэсэн докторжууллаа. Төрийн албаны шинжилгээг зоригтой эхлүүлж данхар төрийг чадварлаг төрөөр халах үндсийг тавьж амжлаа. Төрийн албан агчийн тоог 14.4 мянгаар бууруулж давхар бүтэц үр ашиггүй зардлыг таньж 261 тэрбум төгрөгийн бодит хэмнэлт хийлээ. Уул уурхай нүүрснээс хамааралтай манай эдийн засгийн гол бас нэг хөдөлгөөр бол Эрдэнэс томтлох компани юм. Стратеги орд юм. Ард түмний эзэмшлийн стратеги орд юм. Нүүрсний эдийн засгийн экспортын талаас илүү хувийг эзэлдэг нүүрсний үн 2 дахин унсан энэ хүнд үед биржийн арилжаа худалдаа нь үндсэндээ зогссон Эрдэнэс 5 толгой компанид 7 дугаар сарын 9-ний өдөр дэглэм тогтоосныхаа дараа газар дээр нь очиж 7 дугаар сарын 19-ний өдөр хяналт шалгалт хийж ажилласан. Ингээ газар дээр нь очиод ажиллахад тус компанид ажиллаж байгаа дотоод хяналт шалгалтын хэлцээс ирүүлсэн мэдээллийн дагуу олон асуудлууд ил тод болж эхэлсэн. Ингээ энэ 7 дугаар сарын 19-ний өдөр 5 дахь урхаа дээр очиж ажиллахад өстөө нөгөө 1000 сонсохоор нэг үзэг гэдэгчлэн ямар их үрлэгэн зардал
үр ашиггүй хөрөнгө оруулалт, тэр баяжуулах үйлдвэр, конвейер, нүүрсний хулгай ямар олон хэлбэртийг олж мэдэн үүнийг засахгүйгээр нөгөө гол хөдөлгүүрээ засахгүйгээр эдийн засгийн локомотив урагшилж ажиллахгүйг бид бол баттай ойлгосон. Энэ ард түмний эзэмшлийн компанид асар их хулгай дуурлалт нүүрлсэн байсан. Ийм учраас энэ хулгай дуурлуудыг хэн шалгуулахыг тэдний дотоод хяналтын газарт нь үүрэг болгосон. Энэ компани дотоод хяналт эрсдлийн удирдлагын газар хэн шалгаж хууль хяналтын байгууллага авилгатаа тэмцэх газарт энэ асуудлуудаа шилжүүлсэн юм байна. Үүний үр дүнд нэг талаасаа шин шалгалт яваад ирэхээр Эрдэнэс 5-7 онцгой дэглэмийн үйл ажиллагаа цаажирсан, үр ашигч нэмэгдсэн. Нөгөө талдаа тэнд байгаа олон асуудлуудыг хууль хяналтын байгууллагууд шалгаж энэ хэн шалгалтын ажлаа улам эрчимжүүлж өмнө шалгаж байсан асуудлуудтайгаа холбож эрчимжүүлж эхэлсэн юм билээ. Үндэсний баялагын сангийн хуулийн хэрэгжилтийг хангахын тулд улсын засгийн газраас баялагтай эзэн байх энэ зорилтыг хэрэгжүүлж засгийн газрын уралдаанаас хууль зүйн дотоод хэргийн сайдаар ахлуулсан стратегийн орд газруудад бас хяналт шалгалт хийхийг зөрчлүүдийг хууль хяналтын байгууллагуудаар шалгуулахыг үүрэг болгосон. Тэр одоо төгрөг нуур, цаарт минерал, ухаан авдгаас аваад бүх стратегийн орд газрууд дээр хэн шалгалтыг эрчимжүүлэх үүрэг. 5-7 дээр ч гэсэн хэн шалгалтын ажил эрчимжсэн. Нүүрсний хулгай эсрэг тэмцэл эрчимжих хэрээр улс төрийн элдв саад тэг засгийн газрын өмнө босч эхэлсэн. Эрдэнэс 5 компанид онцгой дэглэм тогтоож хулгайтай тэмцэний үр дүнд нүүрсний экспортын орлого сүүлийн 2 сард 513.8 сая доллар өссөн. Одоо энэ бодит үр дүн жишээ юм. Тоо худлаа хэлдэг үү? Энэ Эрдэнэс 5 дээр ганцхан улирлын дотор гарсан эрс өөрчлөлт нь эдийн засгийн эргэлтийн шинэ гараа болсон. Улсын валютын нөөц 5.9 тэрбум доллар болж түүхэндээ хэмжээнд өрлөө. Эдийн засгийн өсөлт 2.4% болж унсан байсныг 5.6% болж 2 дахин нэмэгдлээ. Яг өчигдөр олон улсын байгууллагууд, тухайлбал Moody's агентлаг Монгол улсын зээлчих зэрэглийг өсгөж 11 жилийн дараа бие нэг зэрэглэлд дэвшин орсон түүхэн сайн мэдээг та бүхэндээ дуулахтаа баяртай байна. Энэ бол манай улсын эдийн засгийн сэргэлтийг олон улсын түвшинд үнэлсэн одоо бодит факт баримт юм. За үүний үр дүнд дотоод зээлийн хүү буурч хүүгийн зардал хэмнэгдэх боломжтой болж байгаа юм. Зээлч зэрэглээд агаад одоо энэ гадаад бонд хүүгүүдийн бүгдийнх нь хүү буурдаг. Зээлийн хүүгээ бууруулах шаардлагыг бид засгийн газар байгуулагдсан анхны өдрөөс ахуулан оюутлага компани бүх улс дээр тавьж ирсэн. Энийг оюутлага ирээдүйнтэй хүлээн авч хамтран ажиллахаа илэрхийлсэн бичгээ ирүүлсэн. Саяхан бас. Ингээд хүүгийн зардлыг бууруулах хэлцээр эхэлж оюут толгойн төслийг ард түмэнд илүү үр ашигтай өгөөжтэй болох ажил урагшлаа. Энэ одоо бодтой ажил хэрэг болж байна. Энэ асуудлыг бид 2018 онд тэр Дубайн гэрээнээс хүчингү болохдоо бид засгийн газар улсын хурал дээр тавьж дивиденд ногд ашиг хүртэхгүй байгаа 34% чинь гол шалтгаан нь хүүгийн зардлаа өсгөх замаар ашигт ажиллагааг бууруулж байгаа үндсэн шалтгаан байна. Энэ хүүгийн зардлаа бууруулах ажлыг бид шаардж ирсэн. Харамсалтай нь энэ ажил хаягдсан байсан. Өнөөдөр хүүгийн зардал бодтой буурах ажил бодтой боллоо. Төр төмнүүдтэй төмөн олон одоо төмнүүдтэй гэдэгчлэн манай засгийн газар тамгад дарж нуусан бүхнийг илчилж, үннийг илчлэн дэлгэж ил тод болгож ард түмний хяналтанд оруулах алхмыг хийж байна. Цаашдаа энэ ил тод байдал бол албан тушаалтны хяналтнаас илүү ард түмний хяналт илүү бодит. За, ерөнхий сайдын микрофоныг нэмээд өгье. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн гол зорилго бол улсын хурал хэрүүлийн талбар биш, мэтгэлцээний танхим байх ийм зарчмыг сонгосон. Өнөөдөр харамсалтай нь асуултанд хариулах боломж олдсонгүй. Тийм учраас үгээ дуустал хэлэх боломж олгохыг бас хүсэж байна. Эдийн засгийн сэргэлт бол баялагын хулгай, нүүрсний хулгайтай эзэн тэмцлийн гарцааг үрд юм. Иргэндээ нээлттэй нийгэм бол эрүүл
зөв байдаг зөв зарчмыг бид ягшлал баримтж ажиллаж байна. Энэ бүх тэмцлийн эцсийн эрхэм дээд үр дүн бол өсөлтийг өгөөж болгон Монгол айл өрх болгонд хүрэх явдал юм. Бид бүх Монголыг дээрэмдсэн баялагын улгаатай тэмцээд эмч багшийн цалин ахмадын тэтгэврийг өсгөх гэж Монгол улсын ерхий сайдаар томилогдсон. Энэ бол бидний санаачилж хэрэгжүүлсэн үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн бас амин сүнс нь учраас үүнийгээ бид бодиттой хэрэгжүүлэх үүрэгтэй гэж ойлгосон. Бид Монгол улсын засгийн газар баялагтай эзэн монголчуудын төлөө ухрах хэрэггүй тэмцэх гэж бүрдсэн. Хүний хөгжил бол манай засгийн газрын хамгийн том төсөл гэж зарлан ажилдаа орсон үр дүнж гарч байна. Хүний хөгжлөө дэмжихийн тулд бид баялагын улгаатай тэмцсэн тэр орлогоор үндэсний баялагын сангаа аривжуулж ээж бодиттой хэрэгжүүлж ээж энэ үр дүнд хүрнэ гэж үзсэн юм а. Одоо цалингаа нэмэгдүүлэхээр эмч багш нар жагсаж зас шуурга орон даяар дэгдэж хахир өвлийн амандор ордонд ажил биш улс төр буцалж байна. Хэрүүл биш ажиллаа хий. Өвл айсуй. Өвс тижэл гэрэл цэхилгаан. Ус дулаан. Түл шатхуунаа анхаар гэж цаг үлрэл ард түмэн амьдрал өөрөө та биднээс шаардж байгаа. Бид улсын их хурлын даргаыг нүүрсний хулгайтай тэмцэж эдийн засгийн сэргээн шийдэмгий ажиллаж буй ийм бодит дүрдэн гаргаж байгаа засгийн газраа дэмжиж ажиллана гэж бодсон болохоос өөрөө гардан зохион байгуулах, огцруулах ийм ёс зүйгүй, хууль дүрмгүй төрийн ажлыг гацаасан үйлдэл эсвүүлдлүүд нь үндсэн хууль засаглалын хямралд түлхэн оруулсанд ерхий сайдын хувьд ч гэсэн харамсаж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг бид энэ парламентын засаглалаа бэхжүүлж, цэгцэр хөдөлгөөн өрнүүлж, хагасан цонхнуудаа шилжиж чадна гэж итгэж бид сүүлийн 12 жилийн эрдэм судалгааны болон хууль тогтоох ажлаа зориулж ажилласан. Үүний үр дүнд бид энэ 126 гишүүнтэй төлөөллийн чадвартай парламентыг бүрдүүлэх энэ боломжийг хамтаа шийдсэн. Бид зөвлөлт харчлалын үзэл санааг нэвтрүүлж, ард иргэдтэйгээ зөвлөлдөж, 2017 он зөвлөлт санал асуулга зохион байгуулж, 2023 он зөвлөлт санал асуулга зохион байгуулж энэ 126-т ард иргэд дэмжихгүй байхад энэ төлөөллийн чадварыг хангасан парламентыг бүрдүүлэх үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийж чадсан. Энийг бид 12 жилийн өмнө санаалж ирсэн. Гишүүдийн тоог нэмж парламентын ардчлалын төлөөлөх чадвараа бэхжүүлэе гэж. Тухайн 108 гишүүнтэй болъё гэд 2-3 гишүүнээр 2010 онд унжээснаа бид 23 онд гүйцээсэн. Энэ бол зөвхөн миний санаачлал биш, ардчилсан нам, ардын намын олон гишүүд энийг санаалж чадчихсан. Гэтэл 126 гишүүнтэй болсон парламент маань 76 гишүүнтэй байсан улсын хурлын чуулганы хуралдааны дэгээр тэр үеийн үндсэн хуулийн заалтаар асуудал шийдэх гэж зөрүүлж байгаа нь үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үзэл санаагаа 126 гишүүнтэй болсон парламентизмын үзэл санаагаа гуйвуулж байгаа хэрэг мөн. Энэ танхимд 2 өдөр хуулийг бас уландаа гიშгэж үндсэн хууль зөрчсөн асуудлаар чуулганд оролцохгүй эрхээ эдэлж байгаа ард түмний төлөөлөгч гишүүдийг нэг хүн өдөржин хууль зөрчин тайлбарлаж доромжилж хязгааргүй эрхэлж байгаа дабл стандарт үйлчлэгийг харлаа. Хэдхэн хоногийн өмнө төрийн байгуулалтын байнгын орон дээр 6 цаг боллоо гэд хурал хааж ирсэн төрийн байгуулалтын байнгын орны саналаар хамаагүй үндсэн хуулийнхаа саналаар заалтаар сан тураалт явуулна гэж хэлсэн. Энэ шаардлага гинт нэг өдөр өөрчлөгдөхийг ч усарлаа. Ийм учраас бид парламентын ардчлалын үзэл санаанд өмц байх нь бидний тангараагаар өгсөн үндсэн хуульдаа үнэнч байх явдлаар илэрхийлэгдэнэ. Ийм учраас үндсэн хуулийн энэ нэмэлт өөрчлөлт үндсэн хуулийн үзэл санаанд үнэнч байж энэ сан тураалт явагдах ёстой гэж үзсэн гишүүдийг буруутгах ёс байхгүй. Дэлхийн жишг Монгол Ардын намын дөрмийн дагуу намын дарга ерөнхий сайд байх гэсэн зарчмыг ажиж болохоос биш албан тушаал санал суулталтай зурладаг хүн бий биш ээ. Монгол Ардын намын баг хурлын гишүүдийн 67.8% нь над итгэл хүлээлгэж ерөнхий сайдад томилохдоо тийм шийдвэр гаргаж яана гэж ойлгосон. Ерөнхий сайдын цагийг 3 минутаар
За бид нар санал хураалтын энэ нэг үндсэн хуулийн цагтаа байгаа маа гэж шүү дээ. Энэ нэг өөрөө үгүй харин тэр 1:30-таа санаа зовоод исэн бол та хүн өчигдөр цагтаа ирэхгүй дээ. За 3 минутаар сунгая. За авилга хулгайтай тэмцэж улам бүр суларсан төрийн нэр хүнд эдийн засгаас эргээхэд зөвхөн захиргааны эрх мэдэл хангалтгүй улс төрийн эрх мэдлэр хүч нэмэх нь ард түмнээс авсан үүрэг даалгавраа биелүүлэх илүү үр дүнтэй ажиллах боломж юм. 5 толгой 1 толгой бор тээгийн ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулж хүний хөгжлийн төлөө зарцуулах тогтоолын төслийг 9-р сарын 1-нд улсын хурд өргөмжлүүлсэн. Гэвч ерөнхий сайдаа намын даргуулах дөрмөө хэрэгжүүлэх гэж ажиллаж байсан нөхөд маань үүний дараа бодол санал нь гинт өөрчлөгдсөн. Нүүрсний улгаа бор тээгийн ордтой амар баясгалан холбоо хамаарлаа гэдгийг би итгэхийг хүсээгүй. Харамсалтай нь нүүрсийн сонсголоор олон нотлох баримтууд нь шалгагдаж саяны энэ 5-7 дээр явагдсан хян шалгалтын үед хэрэгсэн юм бэл. Би гадны нэг сайтын мэдээллээр ийм асуудал яриаггүй. Сайт дээр 2 жилийн өмнө гарсан мэдээллийг яагаад няцаагаагүй юм бэ гэж асуусан. Үнэн хариулаагүй. Тагнуулын шинжээчийн дүгнэлт гэж худлаа хэлсэн. Тэр дүгнэлтээ бол гишүүдэд тарааж өгөх хэрэгтэй. Харилцан хамаарал бүхий этгээдүүдийн бүхэл бүтэн нүүрсний тээврийн худалдааны сүлжээг open data гэх сурвалжуудаар нотолж нүүрсний сонсголоор олон нотлох баримтаар үндэслэн шалгагдаж байгаа юм бэл. Ерөнхий сайд үндсэн хуулиар олгоцсон онцгой бүрийнхээ хүрээнд хууль зүйн дотоод хэргийн сайдаар ийм учраас Баттөмрийн энх баярыг томилох шийдвэр гарган улсын хурл танилцуулахаар хүргүүлсэн боловч одоо хүртэл хойшлуулсаар байгаа. Харин өнөөдөр энэ намайг огцруулах шалтгаан болж байна. Улсын хурлын гишүүн бээнхөр нүүрсээ сонсгол зохион байгуулж нотлох баримтуудаа нийгэм дэлгэн шүглүүлж 2 жил рүү гаруй хугацаанд шударгах нийтлөө тэмцэж байгаа. Амар хувьсгалангийн зүгээс энэ асуудлаар даваа эрх олгосонтой холбоотой асуудлаар гүтгсэн хэмээн нийт удаагүй хууль хяналтын байгууллагад өгч байгаагүй байгуун анхаарал татдаг учраас энэ асуудлаа энэ тахимдаа шийдгэж би энэ шимтэр гаргасан. Би хулгайтай эвлэрэх гэж тэмцээгүй. Би хулгайтай хамт унах гэж тэмцээгүй. Харин ард түмэнтэйгээ хөгжил дэвшилөөд хамтдаа босох гэж тэмцсэн. Хулгайтай эвлэрдэг хууль гисэж байх ёсгүй. Монгол улсын ерхий сайд би улс орноороо наймаалцахгүй, нүүрсний хулгайч нартай тохиролцохгүй, эв нэгдэл зөвхөн шударга ёсонд үндэслэн тулгуурлах учиртай. Улсын төсөө хэлсэн батлах, улс орны өмнө тулгамдсан асуудлаа шийдэх, урдх ажиллаа хийхгүй бол аймгийн нийслэл сум дүүрэг төсөө баталж чадахгүй төрнө. Эмч багшийн цалин нэмэх нь бүүл төрийн албаагч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр үл залах төдий болох аюулын ирмэг дээр байна. Өнөөдөр уг энэ танхимд 47 хоногийн өмнө өргөн барьсан эдийн засгийн эргэлтэнд бор тээгийн ордыг эргэлтэнд оруулах асуудлыг хэлцэх байлаа. Харин энэхүү тогтоолын төсөл засгийн газрын өмнө босгосон саад тээг болж байна. Гэвч үзэл санаа зөв зарчим дээр байгаа цагт үнэн хизээд ялна гэдэгт би итгэдэг. Өнөөдөр За бүгдээрээ үндсэн хуулийн цаг нартай асуудал явагдаад амаа шүү дээ. За ерөнхий сайдын минутыг 2 минутаар сунгая. За эв нэгдэл шударга ёсонд үндэслэн тогтох учиртай. Тийм учраас би одоо үгээ давчлаа. Өнөөдөр уг нь бид эмч багш нарын цалин ахмадуудын тэтгэврийг өсгөх нэмэх талаар ухаан бодоо уралдуулах байлаа. Харамсалтай нь Монгол улсын засгийн газрыг 100 гаруй хоногийн дараа огцруулах хэрүүл хийгээ сууж байна. Монгол улсад доктортой хэрүүл бас доктортой засаг хэрэгтэй. Монгол улсад хулгай засаглах уу, хуулиас засаглах уу гэдэг салаа замын уулзуур дээр та бид ирээд байна. Ийм учраас хууль ялах уу, хулгай ялах уу гэдэг хурууныхээтэй төрийн тамхтай түүхэн сонголтын өмнө та бүхэн зогсож байна. Эдийн засгийн сэргэлт нүүрсний хулгайтай их тэмцэл бол нэг зоосны 2 тал юм а. Монгол эх оронд минь хууль ёс ялах болтугай, мөнх хөх тэнгэрийн хүчин дор Монгол улс мандан бодрох болтугай.